Сайн мэцгааны хүүхдүүдээ бид өнөөдрийн хичээлээр шугамн үйлдэлийн дараалал алгоритмын тухай гэсэн сэдв үзнэ. За өнөөдрийн хичээлээр алгоритмын бүтэц шинэ чанартай танилцаж мэдэж авна. За нэгдүгээрт нь алгоритмын бүтцтэй танилцах, хоёрт нь шинэ чанарыг тодорхойлох, гуравт нь блок схем зурах, бодлого бодох гэсэн зорилт тавьсан. Дараах зургийг ажиглаад үйлдэлийн дарааллыг нэрлэнэ. За ямар дарааллаар ямар үйлдэл хийж байгааг сайн ажиглаарай хүүхдүүдээ. За алгоритм гэж юу вэ? Аливаа асуудлыг шийдвэрлэж үр дүнг тооцоолох алхмуудыг алгоритм гэнэ. За алгоритм нь шугамн алгоритм, салаасан алгоритм, давталтай алгоритм гэсэн бүтцтэй. За алгоритмын чанар. Нэгдүгээр нь товч тодорхой байх, тасралтгүй буюу дискрет байх, төгсгөлөг байх, үр дүнтэй байх, нийтлэг байх гэж байдаг байна. За алгоритмыг дүрслэх. За томьёогоор дүрслэх, үгээр буюу тайлбарлан бичих, өснөгтөөр дүрслэх, блок схемээр дүрслэх гэсэн аргууд байдаг. За энэ болохоор хажууд нь блок схемээр дүрслэснийг харуулж байна. За 100 дугаар дүрсээр эхлэл төгсгөлийг тэмдэглэнэ. Параллелограмм дүрсээр оролт гаралтыг тэмдэглэнэ. Тэгш өнцөгт дүрсээр үйлдэл ба боловсруулалт хийхийг дүрслэнэ. За шугамн алгоритмын тухай. За эхлэл 100 дугаар дүрсээр илэрхийлнэ гэсэн тийм ээ. За оролт үйлдэл хийх, гаралт, төгсгөл. За эдгээр дүрсүүдэд сумтай шулуунаар холбоно. За жишээ нь гурвалжны периметрийг олох бодол хийгдүүлээ. За P тэнцүү A дээр нэмэх нь B, нэмэх нь C. За эхлэлээ оруулж өглөө. Параллелограмм дүрсэн дотроо өгөгдлөө оруулж өгнө. A, B, C хувьсагчаа оруулж өглөө. Тэгш өнцөгт дүрсэн дотор утгаа олох оруулж өгнө. P тэнцүү A дээр нэмэх нь B, нэмэх нь C. За тэнцүү P периметрийг олж байгаа учраас P-г гаргана. Ингээд бидний блок схем илэрхийлсэн бодолд маань төгсгөл төгсөж байна. За даалгавар 1. Доорх бодлогыг блок схемээр дүрслээрэй. За нэгдүгээр нь тэгш өнцгтийн периметрийг ол. За сая өгшин жишээгээр тайлбарлаж өгсөн тийм ээ. Хоёрдугаарт нь тэгш өнцгтийн талбайг ол. Гуравт нь шугамн алгоритмын дүрсийг компьютерт оруул. За тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. За даалгавар 2. Доорх алгоритмыг харгалзуулна уу? Зураас сураад харгалзуулах нь тийм ээ. Эхлэл төгсгөл нь ямар дүрстэй вэ гэдгийг тэмдэглэж аваарай. За даалгавар 3. Шүд угаах дарааллыг алгоритм хэлбэрт оруулан бичнэ. За би дааж хийн. Даалгавар 1 бодлого 1-2-ын бодлогыг багш нь энэ дээр орууллаа. Өөрсдийнхөө хэлсэнтэй тулгаж үзээрэй. Харьцуулт хийгээд алдаа байх юм бол алдаагаа шалгаад тэмдэглэж аваарай. За гэрийн даалгаварт өөрийнхөө нэг өдрийн дэглэмийг алгоритм хэлбэрт оруулан бичээрэй. За өнөөдрийн хичээлийг ойлгосон гэдэг төгсн итгэлтэй байна. За тэмдэглэж аваад багш руугаа илгээгээрэй. За гараа сайхан угаагаад хувийн ариун цэврээс анхаарад сайхан амраарай хүүхдүүдээ. Баярлалаа, баяртай.